үзэгчдээ MBC News мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Сургуулийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй үндэсний сургалт Улс аймагт хоёр дахь үргэлжлэж байна. Улс аймгийн засаг даргын орлогч Нэмсанбуу Улаансумын баригдаж байгаа цэцэрлэгийн байшин IT экспорт боллоо. Улс аймгийн статистикийн хэлцээс нийгмийн төлөвлөсгийн 2019 оны 7 сарын статистик мэдээллийг танилцууллаа. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны спортын яам 2019-с 2020 оны хичээлийн жилийн босгон дээр сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх арга зүй сургалтыг 8-р сарын 15-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулж байна. Тус сургалтын хүрээнд 40 сургагч багш хүрэлцэн ирж 1000 гаруй багш нарыг чад өгчүүлж байна. Сургуулийн өмнөх болон бага суурь бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинжилэн хөгжүүлж ирсэн. Сургалтын хөтөлбөрийг 1921 оноос 1940 он хүртэл 20 жилийн 1940-оос 1998 онд 10 жилийн 1998-аас 2014 онд дунджаар 4 жилийн давтамжтайгаар шинжилж ирсэн байдаг. Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж хөгжүүлж ирсэн түүхэн практикаас авч үзэхэд дэлхийн чиг хандлага манай орны бодит түүхэн шаардлагаар сургалтын хөтөлбөрийг үе үе шинжилж ирсэн боловч аль нэг хөтөлбөрийг судалгааны үр дүн үндэслэн хэрэгжих явцад нь сайжруулалт хийж хэрэгжилтийг дэмжсэн тохиолдол байхгүй. Энэ удаагийн ажил нь хөтөлбөрт сайжруулалт хийсэн анхны туршлага болж байгаа юм а. Бага боловсролын бүх судлах тууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцгын зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дунджаар 35.5% буурсан байна. Энэ мэтчлийн суурь боловсролын агуулга 8.7, бүрэн дунд боловсролын агуулга 9.2%-аар тус буурсан. Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Чанарын сайжруулалтыг агуулгадах суралцгын зорилтын үндсэн шаардлага болсон. Төрх байдлыг гүйцэтгэл нөхцөл шалгуурыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн. Мөн энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийг сайжруулахаас гадна тэдгээрийг хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих талаар сургалт зохион байгуулж байгаа юм а. Сургуулийн өмнөх болон бага суурь бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг 1921 оноос хойш 20 жилийн давтамжтайгаар сайжруулж өөрчилж ирсэн бол 1940 оноос хойш бол нэг 10 жилийн хугацааны давтамжтайгаар өөрчилсөн байдгийн. Сүүлийн жилүүдэд бол 4 жилийн хугацаатайгаар сургалтын хөтөлбөрийг сайжруулах ажлууд нэлээд хийгдсэн байдаг. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулан хөгжүүлж ирсэн ингээд түүхэн практикийг аваад үзэхлээр тухайн хөтөлбөрийг апдейт буюу сайжруулалт хийсэн түүх цогцоор нь харж хийсэн зүйл ер нь байдаггүй. Энэ удаагийн хөтөлбөрийн сайжруулалтын нэг онцлог юу гэхээр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүх шатны сургалтын хөтөлбөрийг цогцоор нь сайжруулалт хийснээр онцлог. Өөрөөр хэлбэл хамгийн гол зүйл юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр чанарын сайжруулалтыг хийснээрээ л онцлог. За энэ хүү чанарын сайжруулалтыг хийхдээ ямар арга замаар хийсэн бэ гэхээр агуулгын давхардлыг арилгах, за шилжүүлэх, залгамж холбоогийн тодорхой болгох, за хүндрэлийг нь арилгах, үйл үгийн томьёолыг таны мэдхийн доод түвшин, дээд түвшний үйл үгийг доод түвшин рүү шилжүүлэх зэргээр сайжруулалтыг хийсэн байгаа. За үүнээс гадна тухайлбал жишээлж хэлэх юм бол бага боловсролын 1242 суралцгын зорилтыг 755 тооны хувьд шүү дээ. За суурь боловсролынхыг бол нэг 8.7%, бүрэн дунд боловсролынхыг 9.2%-аар агуулгыг бол бууруулсан ийм дүр зураг ажиглагдаж байгаа. За бас нэг зүйл юу вэ гэхээр энэ удаагийн сургалтанд сургуулийн бүх шатны албан тушаалтны өөрөөр хэлбэл багш, сургууль хүмүүжүүлэгчид, сургалтын менежер, захирал, боловсрол соёл урлагийн газар, за тухайн аймаг орон нутгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий эрдмийн багш нар, за тухайн орон нутагт ажил хайгч, идэвхтэй хайгч, иргэд чөлөөтэй оролцохоор онцлог байж байгаа. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр Улс аймгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалтанд өчигдрийн байдлаар 999 багшийн эрсийн байдалтайгаар эхэлсэн. За эдгээр багш нарт сургалт явуулахаар Улаанбаатар хотоос 40 хүний бүрэлдэхүүнтэй баг судалгахдын тус бүр дээр бол ажиллаж байна. Тийм ерөнхийдөө суралцгын зорилт гэдгийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр агуулгыг
нэгжилсэн бүтэц байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө суралцсан зорилт гэдгийг бол бид нар агуулга гэж ойлгох ёстой. За агуулга мэдээж бид нар тооны хувьд түрүү би хэлсэнтэй 1242 байсан юм 755 буурна гэдэг тооны хувьд ч гэсэн буурч байгаа юм чинь агуулга яах вэ дагаад бас бууж байгаа гэдэг дүр зургийг бас эндээс ойлгох ёстой манай ард иргэд бас тийм. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалтыг 8-р сарын 15-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар зохион байгуулж байна. Тус сургалтын хүрээнд 40 сургагч багш хүрэлцэн ирж 1000 гаруй багш нарыг чадварчуулж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд 220 гаруй багш удирдах ажилт нь сургуулийн өмнөх боловсролын сайжруулсан сургалтанд хамрагдж байна. Тухайн сургалтаас сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болохоос гадна сургалтын хөтөлбөрийн зорилт, агуулгын гүнзгийрэл, залгамжих холбоо багтаамжийг судлаж хөхөд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагаанд суралцах юм а. 2019 оны 8 сарын 15-наас 19-ний өдрүүдэд сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч эрхлэгч нар нийт аймгийн хэмжээнд 220 гаруй хүнд сургалтын сайжруулсан хөтөлбөрийн арга зүйг хэрэгжүүлэх энэ чадварчуулах сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтыг үндэсний түвшинд бэлтгэгдсэн 5 багш сургалтыг зохион байгуулж 5 бүлгээр манай сургуулийн өмнөх боловсролын сургалт явагдаж байна. За энэхүү сургалтын зорилго нь бол сургуулийн өмнөх боловсролын сайжруулсан хөтөлбөрийн хэрэгжилтэнд бид нар дэмжлэг үзүүлэх юм зорилготой байгаа. Хөтөлбөрөө багш нар маань яг хөтөлбөртөөгөө танилцаад өмнөх хөтөлбөртөөгөө харьцуулаад шинжилж үзээд ингээд энэ хөтөлбөрөө сайжруулсан хөтөлбөрийн өөрчлөлтүүдийг шинжилж чадж байгаараа онцлог давуу талтай байна. Дээрээс нь өмнөх хөтөлбөрөөс юугаараа ялгаатай байна вэ гэхээр сургалтын хөтөлбөр өмнөх хөтөлбөр маань ойлгомжгүй байсан, багш нарт хүндрэл бэрхшээлтэй байсан энэ асуудлууд бас тодорхой хэмжээнд шийдэгдэж ойлгомжтой юм байдалд хүрч байгаа. Багш нар маш ам сайтай энэ сургалтанд оролцож байна. Мөн сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны хүүхдүүд хамрагддаг байгаа. Тэгэхээр энэ насанд бол хүүхдийн хөгжил төлөвшлийн суур үе юмаа гэж үзсэн эрдэмтэн судлаачдын онол дээр тулгуурлаад манай сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн хэрэгжүүлэх гол цөм хэсэг нь нийгэмшгүн чадамжмаа нийгэмшгүн хөгжлийг нь илүү чухалчилж үзсэн байгаа бас манай шинэ хөтөлбөрийн онцлог байна. Энэхүү сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамжих холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахын зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замын хүрээнд явагдаж байгаа юм а. Энэ удаагийн сургалтанд Монголын бүх багш нар, сургуулийн удирдлага нийт 44 мянган хүн, боловсрол соёл урлагийн газрын дарга мэргэжилтэнг бүрэн хамруулж байгаагаар онцлог юм. Үүний зэрэгцээ мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг ихтэйд сургуулийн багш нар, ажил идэвхтэй хайж буй багш нар сургалтанд хамрагдах боломжтой юм а. Дараагийн мэдээ. Аймгийн засаг даргын урлагч Нэм самбуу газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга инкватор нараар ахлуулсан ажлын хэсэг Улаангомс суманд усын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа шинэ цэцэрлэг болон цэцэрлэгийн өргөтгөлийн ажлын үйл явцтай танилцлаа. Аймгийн засаг даргын урлагч Нэм самбуу газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга инкватор нараар ахлуулсан ажлын хэсэг Улаангомс суманд усын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа шинэ цэцэрлэг болон цэцэрлэгийн өргөтгөлийн ажлын үйл явцтай танилцсан хяналт шалгалт хийж ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа. Улаангомс сумын 1-р багт усын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.8 км хатуу өвчлөлттэй автозамын барилгын ажлыг МАЗ компани 1 тэрбум 900 сая төгрөгөөр гүйцэтгэж байна. 1-р багийн 6-р цэцэрлэгийн их засварын ажлыг Ундраг бүтээмж компани 900 сая төгрөгөөр 10-р сарын 15-нд ашиглалтанд өгөх төлөвлөгөөтэй ажлыг гүйцэтгэж байна. Манай Ундраг бүтээмж компани энэ 2019 оны хөрөнгө оруулалтаар Улс аймгийн Улаангомс сумын 1-р багийн 6-р цэцэрлэгийн тендерт шалгарч ерөнхийдөө ажил бол 7 сарын 25-наас их гэрээ агуулж эхэлсэн. Ажил эхлээд үндсэнд 20 гаруй хоног үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар бол суурийн ажил сутгалт дууссан. Тогооны барилгын суур өргөн ажил дуусаад байна. Барилгыг бол 19 оны 10 сарын 15-нд
ашиглалтанд оруулах гэрээтэй. Гэрээний хугацаанд бол бид бол ашиглалтанд оруулахаар одоо бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Өргөгийн ажил энэ 8 сарын 16 дулааны үед бол эхлэх болов гэсэн бодолтой байна. Нэг давхрын урилгыг бол үндсэндээ 9 сарын 1-ний дотор гучлалтай уртайнуудад нэг давхар бүрэн дуусна. Хоёрдугаар давхрыг бол 9 сарын 15-ны дотор дуус бүтүүлэх юу төлөвлөгөөтэй явж байгаа. Төсөлдөрдөг бол 900 сая төгрөг юм. Яг өнөөдрийн байдлаар нэг 20 хүний бүрэлдэхүүнтэй явж байна. Улаан сумын 12 дугаар багт 2019 онд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийг Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэж байна. Мөн тус багийн 12 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг Алтан гэрэл захиралтай Ундрах Construction компани 38 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна. Барилгын ажил 90% үргэлжлэж байгаа бөгөөд 8 дугаар сарын 25-нд Улсын комиссд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Манайх бол Ундрах Construction компани байгаа. Нод нь бол энэ барилгыг тендерт ялаад он дамждаг барилгыг яваад одоо хүртэл барьж байна. Одоо энэ барилгын явц бол ерөнхийдөө 90 гаруй хувьд хүрсэн байгаа. Одоогоор бол зөвхөн гадна зам талбай, өөрөн зөвхөн гэсэн асуудал байна. Одоо хүүхдүүд цэцэрлэгээ хүлээж байгаа учраас бид 8 сарын 25-наас 6-ны хооронд өгье гэсэн бодолтой ажиллаж байна. Манайх бол одоо 38 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өглөө орой нээлттэй явж байна. Цэцэрлэг болсон учраас маш шаргуу өглөө орой нээлттэй явж байгаа. Манайх бол техник хэрэгсэл бюро хангалттай 2 харантай том машинтай бүх техник хэрэгсэл бэлэн байна. Техник хэрэгсэл бол бид ерөнхийдөө бол материал жоохон саацсан ус техник хэрэгсэл бол асуудал. Улаан сумын 2 дугаар багийн цэцэрлэгийн барилгын ажлыг DMTM компани Улсын төсвийн 1 тэрбум 329 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх нь энэ оны 8 дугаар сарда багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Уг цэцэрлэг нь ашиглалтанд орсноор тус багийн цэцэрлэгийн насны бүх хүүхдэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм а. За манайх одоо 7 сарын 26-нд гэж гэрээнд дуусгасан сунгагдаад 8 сарын 30 болсон. Тэгээд 9 сарын 10-нд бол нэг бүрэн хүлээлгэж өгнө. Одоо ажлын явц болохоор барилгын ажлын явц нэг 85% явж байна. Гадна зам төвчлөлтийн ажил нэг 20 орчим хувьтай л явж байна. Тэгээ 9 сарын 10-нд хамжуулна да. 2019-с 2020 хичээлийн жилд Улаан сумын 12 дугаар багуудад 300 хүүхдийн хүчин чадал бүхий 2 шин цэцэрлэг, 1 дугаар багийн 6 дугаар цэцэрлэгт 50 хүүхэд, 3 дугаар багт байрлах 9 дугаар цэцэрлэгт 75 хүүхэд, 5 дугаар багт байрлах 7 дугаар цэцэрлэгт 50 хүүхэд, 7 дугаар багт байрлах 3 дугаар цэцэрлэгт 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл тус баригдаж байгаа бөгөөд шинээр 525 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм а. Мэргэжлийн эрдэнэ байгууллагаас 2019-с 2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол сургалтын 485 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Урьдчилан сэргийлэх шалгалтаар боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохичлолд ногоон байгууламж, цагдсан талбай, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал, сургууль цэцэрлэгийн дунд хон хэрэгцээний усны чанар аюулгүй байдал, багшийн хүрэлцээ хангамж, сургалтад хэрэглэх гарын авлага, сургалтын хэрэглэх түүний хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамгаалалтын хувь, ангид үргэлтийн удирдчилсан төлөв байдал, хүүхдийн аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн нисэх, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт, үдийн цаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдал, гэрээгээр нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын баталгаажилт, дотоод хяналтын тогтолцоо бүрдсэн байдалд хяналт шалгалт хийгдэх юм байна. Нэмэгц өөртөө албан татврын уламжлалын 2019 оны 8 дугаар сарын суглааны
тохирлын нэвтрүүлэг энэ сарын 18-ны нэм гарагт боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 7 дугаар сарын 1-ээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын систем бүртгүүлснээр нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын суглаанд хамрагдан аздан болох боломжтой. Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сард 45 мянган их амарчиж 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амарчсан их 306 буюу 1.7%-аар нэмэгдсэн үзүүлэлт болохыг Монгол Улсын нийгмийн эдийн засгийн статистик мэдээллээр онцоллоо. Мөн амьд төрсэн хүүхэд 359 нэмэгджээ. Харин энэ оны 7 дугаар сард 6876 их амарчиж 6947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амарчсан их 540-өөр амьд төрсэн хүүхэд 560-аар өссөн байна. Улсын хэмжээнд нэлхэсэн эндэгдэл энэ оны эхний 7 сард 559 болж өмнөх оны мөн үеэс 10-аар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж өмнөх оны мөн үеэс 37-аар буурчээ. Түүнчлэн 1000 амьд төрөлтөд ноогдох нэлхэсэн эндэгдэл 2019 оны эхний 7 сард 13 болж өмнөх оны мөн үеэс 1-ээр 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. Халдвар төвчнөр өвчлөгчид 2019 оны эхний 7 сард 26000 болж өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2219-өөр, гонококт халдвараар өвчлөгчид 339-өөр, сүрээгээр өвчлөгчид 82-аар өссөн нь гол нь нөлөөлсөн байна. Харин гар хөл амны өвчнөөр өвчлөгчид 1346-аар, тэмбүүгээр өвчлөгчид 164-өөр, цусан суулгаар өвчлөгчид 34-өөр буурсан гэж үндэсний статистикийн хорооны эдийн засгийн статистикийн газрын статистикч Үлзий хаанд мэдээллээ. Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэг тамруулах зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөдгөх, хувийн хөгжлийн цэцэрлэг байгуулах санаа ажиллагааг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт эсэлт авч зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20,000 гаруй хүүхэд байх урьдчилсан дүнтэй байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолын дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Боловсрол, соёл, шинжилгээ ухааны, спортын яам, Монголын худалдаа үйлдвэрийн танхимд хамтран энэ сарын 13-ны өдөр байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр хувийн хөгжлийн хамтын ажиллагаа түншлэл сэдвт уулзалт зохион байгуулж аж ахуйн нэгжүүд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжихээ илэрхийлсэн. Тэгвэл энэ удаад Монголын ажил олгох шийдтийн нэгдсэн холбооны гишүүн үндэсний томоохон 20 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Апу компани, Mobicom, Mons Group, Төрийн банк, Таван богд, Улсын клиникийн төв эмнэлэг, Delta Construction, Energy Resource, Mac, Lend TH банк ус санхүүгийн байгууллага, хөгжил дээд компани, Hypermarket, Edmond компани удирдлагууд оролцож байгууллагын цэцэрлэг санаачлахад нэгдэн ажиллах боллоо. Хувийн хөгжлийн байгууллагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажилуулахад дэргэдээ цэцэрлэг байгуулан ажилуулах нь чухал ач холбогдолтой юм а. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 7 дугаар сарын эцэст 39 мянга, үүнээс 22.4 мянган бүртгэлтэй ажилтгүй иргэд 10.5 мянган ажилтаа боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа юм а. Нийт бүртгэлтэй ажилтгүй иргэд өмнөх оны мөн үеэс 106 хүнээр, өмнөх сараас 631 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилтгүй иргэдийн 12 мянган эмэгтэйчүүд байгаа юм а. Бүртгэлтэй ажилтгүй иргэдийн 7.1 мянган Улаанбаатарт, 6.3 мянган Ханган бүсэд, 3.8 мянган баруун бүсэд, 3 мянган төвийн бүсэд, 2.2 мянган зүүн бүсэд ноогдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилтгүй иргэдийн 426 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 222 нь эмэгтэйчүүд байна. Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд 2019 оны эхний 7 сард ажилтгүй 45.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.6 мянган иргэн ажил зуршлагт нь орж, 36.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар
бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдэд 2.5 мянган хүнээр ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.9 мянган хүнээр буурч ажил зуучлагдсан орсон иргэд 91 хүнээр өссөн байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 7 дугаар сард 6272 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 57% нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.8%-ийг 15-аас 30 насны залуучууд эзэлж энэ үзүүлэлт орхон, завхан, архангаа, дорногой, өвөр хангаа, дорнод говьалтай, говь сүмбэр, төв, ховд, сэлэнг, өмнөв аймагт улсын дунджаас 1.5-аас 17 пунктээр илүү байна. ABC News мэдээллийн хөтөлбөр тодруулуулангаар үргэлжлэж байна. Аймгийн статистикийн хэлтээс нийгмийн эдийн засгийн 7 дугаар сарын статистик мэдээллийг танилцууллаа. 7 дугаар сарын статистик мэдээллээр 8 салбарын мэдээллээс 7 салбар өсөлтөө, 1 салбар бүрс үзүүлэлттэй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тодруулуулангаас хүлээн авч ирсэн үү? За та бүхэнд аймгийн нийгмийн эдийн засгийн байдлын 2019 оны эхний 7 сарын танилцуулгыг хүргүүлэх гэж байна. За хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт бүртгүүлсэн ажилгүй иргэд 720 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 34.8%-аар өссөн байна. Нийт ажилгүй иргэдийн 80.2% нь ажилгүй, 19.8% нь сургууль төгсөөд болон цэргээс халагдж ирээд ажилгүйчүүдэд бүртгүүлсэн иргэд байна. Ажилгүй иргэдийн 392 нь эмэгтэй, 11 нь хөгжлийн бэрхшээлтэй, 389 нь 15-аас 34 насны залуучууд байна. 19 оны эхний 7 сард 318 хүн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 23 иргэн ажилд зууршлагдан орж, 299 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 9.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.6%-аар өссөн байна. Сангийн зарлага нь 28.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1%-аар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого болон зарлага өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого зарлагын өсөлт нөлөөлсөн байна. Нийгмийн халамжийн сангаас 33.4 мянган хүнд 7.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон байна. Цалинтай ээж хөтөлбөрт 4852 хүн, хүнс тэжээлийн тусламжинд 8963 хүн тус хамрагдсан байна. За аймгийн хэмжээнд эхний 7 сард 1085 их амарчиж 1095 хүүхэд төрсөн. Өнгөрсөн оны үеэс амарчсан эхийн тоо 9-өөр, төрсөн хүүхэд мөн 9-өөр буурсан байна. Нэлхсэн эндэгдэл эхний 7 сард 15, 0-аас 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 22 гарч, 1000 амь төрөлтөнд нэлхсэн эндэгдэл 13, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20 ногдож байна. Харин эхийн эндэгдэл гараагүй, гэрийн төрөлт 6 гарсан байна. Халдвар түвшнээр өршлөгчдийн тоо 310 болсон, өнгөрсөн оны мөн үеэс 124 тохиолдлоор буурсан байна. Осол гэмтлийн улмаас 35 хүн нас барж, өвчлөгчдийн тоо 371 болсон, өнгөрсөн оны мөн үеэс нас оргисдын тоо 2-оор нэмэгдэж, өвчлөгчдийн тоо 26-гаар буурсан байна. За нийт 182 гэмт хэрэг бүртгэгдсэн, өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдлоор буурч, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 50 гарсан, өнгөрсөн оны мөн үеэс 10 тохиолдлоор нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 59 иргэн гэмтэж, 5 иргэн нас барсан байна. За мөн гэмт хэргийн улмаас 328.7 сая төгрөгийн хохирол учирч, хохирлын 151.4 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн асуусан 191 иргэн байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 45 тохиолдлоор буурсан байна. За аймгийн хэмжээнд нийт 8541 зөрчил шийдвэрлэгдсэн, өнгөрсөн оны мөн үеэс 2088 тохиолдлоор нэмэгдсэн байна. Эхний 7 сард 31 тэрбум төгрөгийг зузаатгалаар авч 271.9 тэрбум төгрөгийг гүйлгээнд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйлгээнд гаргасан мөнгө 23.3%-аар буурсан байна. За хугацаа эдэрсэн зээлийн өрийн үлдэгдэл
2.7 тэрбум төгрөг басна өнгөрсөн оны үеэс 8.8% өссөн байна. За иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 118.3 тэрбум төгрөг басна өнгөрсөн оны үеэс 17.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн төсвийн орлого 6.7 тэрбум, орон нутгийн төсвийн орлого тусламж 18.9 тэрбум төгрөг төрсөн өнгөрсөн оны үеэс аймгийн төсвийн орлого 37.9%-аар өссөн байна. За төсвийн зарлагад өөрөө бүрдүүлсэн орлогын эслэх хувь 24.4% байгаа нь өнгөрсөн оны үеэс 6.3 пунктээр нэмэгдсэн байна. Орон нутгийн төсвийн зарлага 39.6 тэрбум төгрөг төрсөн өнгөрсөн оны үеэс 2.5%-аар нэмэгдсэн байна. Төсвийн зарлагын ихэнх буюу 58.1% нь цалин хөлсөнд зарцуулагдсан байна. Төсвийн орлогын дийлэнх буюу 70.4% нь тусламжийн орлогоос бүрдсэн байна. За импорт 12 сая Америк долларт хүрч өнгөрсөн оны үеэс 26.1%-аар буурсан байна. Харин нийт экспорт 6.2 мянган Америк долларт хүрсэн өнгөрсөн оны үеэс 76.3%-аар буурсан мэдээтэй байна. За хэрэглээний бараа үйлчилгээний үнийн ерөнхий индекс эхний 7 сард өмнөх оны эцэс 5.3%, өмнөх оны мөн үеэс 6.9%-аар өссөн байна. Мөн өмнөх сартай харьцуулахад өсөлт гараагүй өмнөх сарын түвшинд байна. За өмнөх оны мөн үеэс 6.9%-аар өсгөд холбооны бүлгээс бусад бүх бүлгийн үн 1.2-оос 14.2%-аар өссөн гол нь нөлөөлсөн байна. За хэрэглээний үн өмнөх сарын өсөөгөө боловч хүнсний бараа орон сууц тээврийн бүлгийн үн 0.2-оос 0.3%-аар буурч бусад бүлгийн үн 0.1-ээс 1.6%-аар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр 6.2 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны үеэс 12.8%-аар буурчээ. Боловсруулах үйлдвэрлэлийн үйлдвэрлэлд 22.1%, уул уурхай олборлолт 42.8%, дулаан усан хангамжийн үйлдвэрлэл 4.8%-аар буурсан байна. За эхний 7 сард аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд 70 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэнд нь өсөлт гарч мөн өмнөх оны үед үйлдвэрлэж байгаагүй 13 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэсэн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 6.8 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 13.5%-аар буурсан байна. За та бүхэнд аймгийн нийгмийн эдийн засгийн байдлын эхний 7 сарын танилцуулгыг хүргүүллээ. За хэрэгтэй мэдээлэл авахаар бол энэ сайтаар орж мэдээлэл авах боломжтой.